За вэ жавхтан захирлаас хоёр асуулт асууя. Нэгдүгээрт нь яг энэ даатгалын хуулийг энэ малын төгсөөсөн даатгалын хуулийн төсөл хэлэлцэж явах үед л би анх байр суурийг илэрхийлж ирсэн. Тэгэхээр энэ мал сураг үндэсний баялаг өгөө төрийн хамгаалтанд гэдэг энэ үндсэн хуулийн 5 дугаар заалтыг юу гэж ойлгож байгаа юм бэ гэж. Тэр юунд дөрж байгаа үндсэн хуулийн шинжилгээ ухааны тайлбар толийг ер нь уншсан уу? Дээрээс нь яг энэ үндсэн хуулийг энэ заалтыг оруулсан тэр Пүрв ахаад хэн байгаа үдээс Экваторын асхтын цог очир гэж байгаа. Яг эн чинь бол малын өвчин, мал эмнэлэг, дээрээс нь энэ гамшиг, дээрээс нь байгалийн бэрхшээл бүгдийн тусгаад яг үндсэн хууль энэ агуулгаар орсон юм билээ шүү дээ. Тэгэд миний анх хэлж ирсэн өөрийн чинь бас тухайд хэлж ирсэн энэ төрийн үндсэн хуулийн заалтан бол төрийн оролцоо гэдэг юмыг нь яаж ойлгох юм бэ? Даатгал дээр нь те сан үүсгэх юм уу? Эсвэл тодорхой хувийг нь даатгалынх нь одоо 50% ч юм уу ядаж одоо малчин иргэн 50% байлаа гэхэд тэр төлбөрийг нь төлдөг систем байх юм уу? Танай үндсийн давхар даатгал бол яг одоо 23 оны зууд шиг юу болоход бол дийлэхгүй л дээ. Та нар давхар даатгалтай яваад байгаа. Хоёр дахь асуудал нь болохоор ер нь энэ чиглэлийн туршлага судалсан уу? Манайх шиг ийм өвөрмөц нүүдлийн аж ахуй, өөр хөдөө аж ахуйн тусгай хуулиар зохицуулагдсан даатгал байсан уу? Ийм хоёр асуултанд хариулт авъя да. 5 номер микрофон хариулъя. За нэгдүгээрт нь мал сураг үндэсний баялаг өмгөө төрийн хамгаалтанд байна гэсэн энэ үндсэн хуулийн зохицуулалт бол мал сураг буюу уламжлалт мал аж ахуй нүүдлийн соёл иргэншил бол төрийн хамгаалтанд байна гэсэн маш өргөн утга агуулгатай ийм зүйл залт гэж би ойлгодог. Тийм учраас төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээний зөвхөн нэг хэсэг нь энэ даатгалын тогтолцоо гэж ойлгодог. За тийм ч учраас малын энд зүйн даатгалын тогтолцоогоор гамшигын эрсдлийн дараах санхүүжилтийн тогтолцоог бий болгох оролдлогыг одоо 2005 оноос хийж эхэлсэн энэ одоо 14 онд хууль болж батлагдсан гэж ойлгодог. За манай компани бол эрсдэлээ бол олон улсын давхар даатгалын компани цааш нь дахин давхар даатгадаг. За үндсэндээ бол бид нэр 2005 оноос хойш дэлхийн том Скор болон Свисрэ гэсэн компаниудад өөрийнхөө эрсдлийг давхар даатгаж явсан төвөгтэй. За 2014 оноос 24 оны тоог аваад үзэх юм бол нийтдээ малчтаас 36 тэрбум төгрөгийн ухраан цуглуулад 29.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг малчин иргэдэд олгосон байгаа. За сүүлийн 3 жилийн хугацаанд бол 21 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагч малчтаа ер нь олгосон. За нийт одоо энэ дүнгээс аваад үзэх юм бол гамшигын эрсдлийн даатгалын санг одоо анх одоо бүрдүүлсэн энэ хуулийн тогтолцоо бол зөвхөн төрийн биш одоо хувийн хэвшил болон төр хувийн хэвшлийг хамтарсан зарчмаар хамтын эрсдлийн санг энэ хуулийн дагуу бий болгож чадсан. За энэний анхны санхүүжилт буюу үндэсний давхар даатгал компанийн дүрмийн сан болон алдагдал хамгаалах сангийн хөрөнгө оруулалтыг засгийн газраас хөрөнгө оруулж үндэсний давхар даатгал компани үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар хамтын эрсдлийн сан болон үндэсний давхар даатгалын компани хамтраад малчтад давхар даатгалын нөхөн төлбөрийг цаг алдалгүй хуулийн дагуу олгож явж байгаа. 30-аас одоо төрийн оролцоо бол 30-аас дээш хувийн буюу 2 дугаар босго үзүүлэлтээс дээш давсан гамшигын эрсдлийн дээд түвшний хохирлыг одоо үндэсний давхар даатгалын компани өөрийн хөрөнгөөр буюу өөрийнхөө их усүрээр нөөцийн сан бүрдүүлж нөхөн төлбөрийг олгож байгаа. Дунд түвшний эрсдлийн санг болохоор зэрэг даатгалын компани давхар даатгалын компани хамтраад малчтаас авсан даатгалын хураамжаас бүрдүүлсэн хураамжаар нөөцийн сан үсгээ түүнээс нөхөн төлбөр олгодог гэж ойлгож болно. За өнгөрсөн жил бол манайх бол нийтдээ 7 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг дээд түвшний буюу 2 дугаар босго үзүүлэлт авсан одоо дээд түвшний нөөц сангаас олгосон. За энэ юу гэсэн үг вэ? Тэр хэмжээгээр үндэсний давхар даатгалын компанид байгуулагдсан дээд түвшний хохирлын нөөц сангаас хохирлыг нөхөн төлж байгаа гэж ойлгож байна. За энэ болохоор үндсэндээ бол төрийн өмчийн давхар даатгалын компанийн одоо бий болгосон өөрийн үйл ажиллагаар бий болгосон нөөцийн сангаар дээд түвшний хохирлыг нөхөн төлж байгаа.